ингээ зүгүрдэг яг энэ дуг гэж төрөд. Тэгсэн жил ингээл фокус нүдний фокус шууд алдагдаад. Тулаан хийгээгүй ингээл яг дэвжэр гарсан аха агийн дүү гэж явж өстө ах トゥ ээр гарснаа зүгээр өстө алцаад гэж юм шүү. ямар ч нөр ах トゥ гийн хайр маяр байхгүй зүгээр. Дөрөөл тэгэл надын яг нуруунд дээр наалдж байгаа нь туг шүү дээ. Монгол улсын талбай. Дотор асар их юм бодно. Тэгэл чинь би чинь яг ингээл алхаж явах таврыг буцаа эргээд зодчмаар санагдаж байгаа юм чи. Яг торлоо ингээл төгтсөн. Тэгэл муу жогорхоо гэж дотроо бодвол тэмцээн боллоо гэж нэг сум омороод фэйсбүүк мөрөхөр миний постэр гараад ирцээд гэсэн. Тэгж мэддэг тий. Тэнгүүт нөө за явъя гээл Монгол сангаа цэн дотроо гоцтой. Цэн дотрыг гожиж бүр гаргаад авчихсан. За. За сайн байцгаана уу. За бид өнөөдрийнхээ ээлжид дугаарыг үзэгч та бүхэнтэйгээ их гоё зочинтой уулзуулахад бэлэн болсон байна. Ер нь бол би салбарын маш олон хүмүүсийн төлөөллийг бас уулзуулахыг зорж байгаа. Тэгээ MMA буюу одоо яг холимог тулааны ертөнцийн тэр дундаа Монголын одоо бас нэлээд том өндөр ранктай за MJL-1 холбооны за 70 кг жингийн бүсийн авраг содном дэрж ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За бэлтгэл сургууль сайтай. Бэлтгэл сургууль сайтай. Сая тэмцэнээс ирчээд хэсэг амраад одоо буцаа бэлтгэл дээр нь орсон байгаа. За. Юу нэгэн баяр хүргэе. За баярлаа. Мөн бас урилга хүлээж авсанд маш их баярлаа. Тэгээ би сая Монголдо бол мэдээж MJL-1 холбооны 70 кг-ийн бүсийн авраг мөн дээрээс нь олон улс татсан бас ер нь олон улсад бас нэлээд олон тулаа хийсэн шүү тий. Ер нь олон хийсэн. Монголдо нийт 4 тулаа хийсэн. Тэгээд бусдын нь даавал хийсэн. За хоёул яриагаа гоё клаб тестээс эхлүүлээ тэхүү. Энийг задлаад би чамд гоё тийм цитрусийн төрлийн жимсийг наадах ч юм баха. Вау, энэ онгох үнэхээр гоё шүү те. За cheers. Энэ үсэг гоё юмтай юм байна. За хоёулаа тэгвэл бүр яриагаа бүр гоё ихнээс нь эхлэе гэж бодож байна. Сая хамгийн түрүүнд болсон буюу сая явчаад ирдэг тулаан бол Black Combat холбооноос зохион байгуулсан. Combat гэж явж байгаа. Combat-ийн Black Cup гэдэг болж байгаа байхгүй. Black Combat гэдэг нь холбооных нэр нь. Тэгээ Black Cup гэдэг нь одоо энэ яг зохиогдоод байгаа тэмцээнийхэн. Тийм. Энэ саналыг анх сонсоход ер нь ямар санагдаж Энэ байна? саналыг нөгөө нандайхыг тавьсан. Нандайх маань. Тэгээд би чинь яах вэ гэж бодож яхин доо чи одоо яг тогтцоо байхгүй юм жиш орчихоо. Тэгээд 2 жилийн гэрээ хийн. Байнгын тулаантай нэг чинь бас болно шүү дээ. Тэр нь заас тулаан хайгаад байхгүй. Тэгээд ийш тийш яасан гээ хайгаад байхгүй амар юм байна гэд. Тэгвэл зөвшөөрөөд за тгий гэсэн чинь сорил авна гэд. Хэрэн дотор өө надаас сорил авах юм уу гээ. Тэгээд тэгсэн чинь яг за сорилд орно гэдгсэн чинь манай жин амар олон байсан. За божигно болох юм даа гээл тэгсэн чинь яг тэмцэн дээр чинь бүхэн байхгүй болчих. Ганцараад. Тэний нөгөө одоо манай жин тоглолт ганцар өмөрөг гэдэг таньс тийм. Ганцар гахад та ясгч чинь ахын 66 жингээс 70 руу. Хөөш би одоо яах юм бэ гэд. Намайг ч нөгөөдөл чи хүн олж өрсөлдөх өөрийгөө харуулах хүн ол. Байдгүй. За. Юу ч ургаа. Тэгснэ нөө одоо манай энэ Джессика тоглож байгаа Ирмүн гэдэг үү. Ирмүн өрөөд чинь. Тэгэхээр нөө өстө гүйлтэй тэнгэр ингээд цэлэмж байгаа шиг баярлж байгаа юм чи. Баярлаад би өөрсдөө гараад ирэнгүүт чинь Ирмүн маань эхний нөө өдрийн эхний өдөр чинь гэрлээд 2 хайлсан байхгүй. Баг 3 жилөө. Ихсэн чинь эхний өдөр нь байжсэн 2 дахь өдөр хаа хэвээр дүүн амар чухал ажилтдаг явлааг болд. Маргааш шиг нөгөө спаррингийн хийх гээд байгаа шүү дээ. Яг шигж гараад ирэх гээд. Тэгсэн чинь явлааг болд. Тэгсэн чинь нөгөө Black Combat-ийн чаа бүгдрөө. Үгүй чи байж л та ингээд чамд ингээд цалиулсан бүх юм өгнө шүү дээ. Чи ингээд түр ажиллаж зөвсөхгүй юм чи ч бас нөгөө бидний ч их ажиллаж байгаа. Чи анханасаа нөгөө энийг дуустал байна гэд ирсэн юм шүү дээ гэд. Үгүй чухал ажилд явна. Би ч сүлдээ гуугаад ахын дөө өстө чи ингэж яажээ гуйгаад. Чи ингээд байж л та тэгэл тэгсэн чи ашгүй нэг юм за ажиллаа зохицуулахаар өвлөөд үлдээд. Тэгээд чин маргааш нэг чухал сорилнуулж байгаа. Сорилнуулаад. Сэнжэлс тав божигнуулж байна. Гэтэ нөгөө миний гейм дээр манай багийнхаа чи ялж байгаа. Тэгээд ялчаад нөдөл чин өөрчлөгч яг хоолгүй хонжоо шүү дээ. Тэгээ маргааш нь өстой торсгаа бодлол манай эдэж. Тэр чин нэр яг Монголд болсон шүү дээ тий. Тийм энэ нөгөө Чанжин болдог дээр болоод одоо нөгөө бидний постэр хард ингээд Чанжин болдог гişэ гарч ирээд байгаа хэлж байгаа байхгүй юу. Чингис хааны томортой гişэ гэдэг. Тэнд бол баг юм реалити шоу шиг болсон тий. Тий, яг Чанжин болдог дээр бодонгуудаа цаашаа юу л ямар амралтлаа тийш яваад яг тэр чинь үндэс юм байна. Тэгэл бие нэгэ дэмжээл эн чинь нэг 2 баг болгоо хуваацсан тий. Тэгэл одоо ингээд чи 2 багаас хуваагдаад шигшгтэй гарч ирсэн. Манай багаас чи 2 хүн гарч ирж байгаа шүү дээ. Гантлаг гэж залуу тэгээ би явахгүй. Нөгөө багаас чи 5 гараад ирсэн. Тэгээ ингээд долооллоо болж байгаа юм биш тий. Тэгээгүүтээ
Одоо тэгэхэд чинь даун чан шиг би ч өнөөхөдөө ингээл дэрсэлдээл би ч ер нь тэгээд жим юм аахгүй тэр томонтой ч очиж дэрсэлдсэн багийнхаараа өмөрөө жижиг юм байж штэ. Тэгсэн чи одоо ингээл нэг баг болцсон. Тэгээ нөгөө яг дивжинэр хата бол тэгэл найз нөгөө миний одоо нөгөө ардаа тавьж гардаг дундаардаг. Рингэн дээр бол тий чи миний найз өнө хамаатан байна уу надад хамаагүй шүү. Яг тийм байдаг. Буугаад бол тэгэл ер нь тулааны спорт үнэлэл буугаад өө нэтрээс сайн уу гэл хаач таарсан ер нь. Ийм өрсөлдөгч байсан тий. Надтай өрсөлдсөнд маш их баярлаа гэдэг. Ер нь маш өрсөлдөгч гэдэг зүйл байхгүй бол одоо спорт тий. Өрсөлдөгч байхгүй бол тэнд би байхгүй байхгүй. Өрсөлдөгч байж би байгаад байгаа байхгүй. Энийг бас одоо бас залуучууд их ойлгох хэрэгтэй. Яг тийм. Яг нэг гоё хүндлээд тэгээд зарим нь одоо нэг залуучуудаас тий над толдог гингүүтэй ингээл одоо найз нөхдөд ч ингээд томордог юм уу яа тийм бас тийм байж өсөхгүй. Уламжлалт гоё дараахан байх хэрэгтэй. Ер нь тэмцээний өмнө бол одоо жишээ нь тэр чинь нөгөө face to face хийж байгаа юм те. Одоо тэгэл зөндөө үйл явдлууд болдсон шүү те. Тулааны өмнө жин дээрээ гарах те. Тэгэл тэр процессын дараах тэгэнгүүтээ постэр зураг өрөлт аваал те. Янз янзаар бие бинийгээ хэлж байгаа ч гэсэн магадгүй зүгээр яг ингээд тоглолтууд тэр нэг октагон дотор ингээд тоглолт дуусны дараах тэр бие бинийгээ гар бариад тэрвэрлдээд цаашдынхаа юмд нь амжилт үсээд гэж салж байгаа тэр процесс тэр нөхөрлөл ёстой нөгөө спортын ард нөхөрлөл гэдэг зүйл заавал холбоотой явдаг шүү гэдэг харагддаг шүү тийм. Тэгэхээр нөгөө тамирчид яг юу юунаас болдгийг бас сайн мэдэхгүй байна. Одоо бас хүмүүний сэтгэл зүй гэдэг үзүүл байгаа. Би бол одоо ингээд тулцсан тамирчин болгонтой бүгднтэй найз шин. Одоо сая яаны төдөө тоглосон намнан баяр ууц ялдаг. Одоо Джессикаг шуугаад байгаа. Энэ чинь би ялж ийн бүс авсан шүү дээ. Тэгээ намнан баяр чи надын дараа гарч ирсэн авраг байхгүй юу? Зүг. Би 70 тоглох байлаа бараг 66 дөрөөр. Тэгээ намнан баяр гарч ирж 70 авраг болсон байхгүй юу? Тэгээд чинь одоо тэгэхэд намнан битээр чинь сайн үз дандаа инкүү тэхгүй. За тэгээл дандаа. За инкүү л да ингээ тгийгээл. Тэр нь зарим хүмүүсүүд бол хоорондоо найзалдаг юм шиг л. Би ч одоо ганцхан намнан баярчтэй энэ Японд тоглосон залуучууд сайн нэг хятадтай хүртэл. Би шууд нөгөө тулаан дусаад нөгөө чинь гэргийн дээр буугаад явж шít би ярилцлага өгүүлж байгаа. Тэгсэн чил угаасаа нөгөө өмнөөс нь шнөө битэр чинь жоохон ингэсэн. Тэгэнгүүт нь л шууд хувцлах руу нь би шууд яваад очтой байхгүй юм. Тэгсэн нөгөө бэлэг компанийн нөгөө зурлаа шидэр нь гараад ирчих. Чи яагаад өрөөнөө яваад орчих вэ? Тэр яг юу болов сая гээл. Тэгэхээр нүгөөгүй би ингээд ороод яг миний асуусан үйлс нь чи надад дургу мүү? Яагаад ингэж гэдэг чи үгүй би ч юм дургу бишээ. Энд чинь зүгээр тэмцээн байсан. Амар урдас гоё болж байгаа. Энд чинь зүгээр тэмцээн байсан. Чи тэр ямар дайсагналтай биш. Би чамайг хүндэлдэг угаас анханасаа мэддэг байсан. Гэтэ чамайг яалчих байх гэж бодож байсан чи арай барсангүй. Ер нь гэхдээ манай содном ер нь баг хүмүүстэй их тийм гоё нөхөрсөг байх шүү. Ер нь би зүгээр анзаархад. Биш нөгөө Road to One шоунаас ахуулаад ер нь содмыг мэдх юм чинь. Тэнд тэр чинь бас их том reality show болсон шүү дээ. Маш олон хүмүүс ингээд зугуулсан тий. Тэрэн дотор хамгийн тийм бусадтайгаа тийм ээлдэг нөхөрсөг ингэж байнгын харилцдаг. Байнгын л инээж явж идэг нь манай содон баг шүү тий. За тэгвэл саяны тэр нэг 7 тэр тулааныг бол монголчууд бид бол бүгдээрээ сайхан үзлээ. Үнэхээр омогшлоо. Ягд үйл таад бол танганц одоо юу гэдгийг бүр бүтэн их орноо төлөөлж ерөнхийдөө тэр том одоо холбоонд их орноо төлөөлж ерөнхийдөө оролцлоо шүү дээ багаараа. Гэхдээ ер нь яг тэр ингээд их орноо төлөөлж оролцоход ер нь ямар мэдрэмж авдаг юм болоо. Юу бодож чинь сэтгэл зүй магадгүй нөгөө тал эсрэг нөгөө талаараа магадгүй дарамт бүр очдөг юм болоо яадаг юм бол. Одоо их орноо төлөөлж байгаа шүү дээ. Тэгээд ч одоо ч ингээд одоо бид нар ингээд ганцаараа одоо би ч одоо ингээд ийш тийш явуулт болж байгаа шүү дээ. Дөрөөл тэгэл надын яг нуруунд дээр наалдж байгаа нь туг шүү дээ. Тийм шүү дээ. Монгол улсын талбай. Дотор асар их юм бодно. Тэгээ саяных дээр яг нэг багийн талаан гэдэг утгаараа бүр над дээр бүр ялангуяа амар ажиллах гэсэн. Би ч өөрийгөө шууд 3 тоглоно гэж бодсохгүй. 57 61 тэгээ 66 явна гэж бодсон чинь шууд цаанаас ориуллаа болох. Тэгэхээр би хамгийн сүүлийн ориуллаа ч амар навшин талан байхгүй юу? За. Хүмүүсүүд харахад амар гоё талан боловч. Тийм. Үзэгчдэд бол гоё. Тийм нэг чавгаарлал чансаагаараа бол ингээл бас надад ч гоё санагдвэсэл л дээ. Тэгээд би ч ориуллаа нэг ингээд баг 4 удаа юу 4 5 удаа хийж байгаа. Тэг чи ингээд хамгийн муухай дөрж ингээд заалаар би ялалт хийж байгаа хүмүүсүүд ингээд манай багийнх зөндөө удаа шүү дээ. Одоо ингээд улаан болонгийнхаа тэгэл байдаг шүү дээ. Бүгдөө нэг нэгээр яваад алга болоод байдаг байхгүй. Хамгийн сүүлд тэр зааланд багштайгаа хоёрх нь болдог. Хов бас мэдрэмж. Тийм би. Тэгээ саяны тэмцээн дээр бол тэр мэдрэмж бүр надад амар ирж байгаа байхгүй. Яг өөр улсын марчин нэг баг болоог байсан бол хамаалга өөрийгөө бодгаар. Тэгсэн чинь манай 6 зуруулаа ялцсан. Толгойдох нь ялагдах уу яах вэ? Толгойд ингээд орж ирж байгаа. Тэнгүүтэл нөгөө хүмүүсүүд те. Манай монголчууд ч муухай шүү дээ. 15 минутын бичлэг үзсэн. Энэ муу энэ тим. Яг цаана те жингийнхаас 20 хоног яг формтой бэлтгэлийн хэдэн сарын бэлтгэл. Энийг угаасаа анзаарч мэдэхгүй ирнэ. 15 бил энэ ямар юм бэ? Энэ ойлгохгүй шүү дээ.
Үгүй байхгүй. Тамирчин болоод тийшээ гарч ийна гэдэг чинь тэр үний өөрөө өөртөө ингээд хийж байгаа хамгийн том апдейт. Тэгэл чинь би чинь яг ингээд алхаж байгаа таварыг буцаа эргээд цогтчмаар санагдаж байгаа юм чи. Яг торлоо ингээд төгтсөн. Тэгэл нэг яг ингээд нөгөө би чинь нөгөө октогон л орохоор тэр нөгөө ингээд орилж чарлаж байгаа хүмүүсийн чимээг сонсгоо болчдөг байхгүй. Хамгийн сонио онцлог. Нам гүн болчихно. Тэр хүмүүсүүд ингээд шовгаалгаа шүү дээ. Надаа уус сонсогддог. Тэгэл надаа яг ингээд яг торны ажил миний боломж цуусан миний багшийн лэрээ сонсогддог. Мангар тал сонсогдсон тэр. Тэгээд тийм нам гүн болчдөг. Өөрийгөө гой тайвшруулж. Тэгэнгүүт тэгэхэд бол тэгэл ер нь айдсгүй. Тэгснээр баримтлагч гараад ирсэн. Нүд нь эргэлдсэн учраас. Цараймаар ингэ болооц. Одоо та нар харсан бол ингэж мангиж байгаа. Тэгэл багш харснаа. Хөө наа чи яагаад нүд нь эргэлдэж. Тэгэл өө моо жогорхоо гэж дотроо бодвол. Тэгээ санийх төр чи ядж хахад би нэг жингээ нилэн барьцсан эртнээс зовхгүй жиндээ зовхгүй орно гэж бодоод. Тэгсэн чинь бас нөгөө явахаас өмнө ханаад мэнэ түрээд халуурж малуураад яг солонгос руугаас 3 хоног юм. Дэм уух гэсэн чинь нэг 9 жилийн антиутог гэж болохгүй. Тийм. Допинг гэж хэлгэн дээр гарч ирэх магадaltaй өндөр юу оцоод нарцсан байдаг гэдэг. Тэгээ нөгөө солонгосын нөгөө имлэг рүү нэрээд тэгсэн чинь үгүй уушлахгүй чи заавал энэ дээр жиж бид нар чамд имжлэгээ өгнө гэдэг. Тэгээд солонгост очиод юу баг өөрөөр зүгээр болж байгаа юм чинь хар шил ээж усрах. Царимс хар шил ээж усрах. Тэгээ нэг жоохон тиймгээж ороод жим тавигдааг нэг би ч болонд жингээ 66 оруулахад маргааш нэг 78 79 баг 80 шахдаг байхгүй. Тэгсэн чи юу ямар даалтай тоглоо багш хүртэл чи идэж уугадсан идэж уусав жаагуур ороод идэв. Тэгээ нэг санийх дээр жоохон бас бед мотод тоглосон. Тийм би. Яг сайн дург. Барилдаад авахгүй тэгэхээр бас нэг болохгүй ингээ тамирдаад ч юм уу. Хэмээ чи өөр гайхаад үгүй чи одоо юу болоод байна гэ. Үгүй чамаг бүр тэгжсэн байхгүй. Чиний ойрын одоо нөгөө инх хоёр шүү дээ. Инх хоёроос би мэдээл авсан байхгүй. Инх хоёр чамаг яг тэр тоглолтоо хийж яхад тэр оргил тоглолтыг ингээ дулааныг хийж яхад бол би энэ ер нь бол тийм таараа юу сайнгүй байсан. Ягаад гэвэл нэлээх ядралтай. Тэгээд танаад хүрсэн те. Нэлээн жоохон сүлдсэн. Тэгсэн ирнэ тэгээд одоо гарахаас өөр аргагүй гэл гарсан гэдэг тэр мэдээг сонсоод яа. Ер нь тамирчин хүнд нэг тийм зовиртой ер нь аливаа юмд ер нь зовиртой байна гэдэг чинь хамгийн зовлонтой байдаг шүү дээ тий. Тэгээд бас нэг ядж яхад нэг жоохон бэртэлтэй байсан. Яг нэг явахаас 7 нэг юм нэг жоохон бэртэл авцсан байхгүй. Одоо яг юуны бэртэл гэдэг нь сэлмээргүй байна. Тэрийг тгий. Тэгээд юуны бэртэл жоохон бэртэл авцсан. Тэгээд тэрэндээ шаналаад байжсэн чинь дахиад ханаад үрчиж байгаа. Жин гасаа дархлаанаад. Тэгээ бүр за энэ тэмцээнийг угаасаа бойлё гэсэн багш чи юу балаараа даа чи болохгүй гэд. Тэгээд чи би чинь дахиж хоос ялагд лавмаар байгаа шүү дээ. Тэгээл ингээл бэртлийн зөвгөр ханаадны зөвгөр тэгээ жин гасах чи 10 хэд ил утсан. Яг дөнгөө талдаал 60% л ороо явсан. Нэг хүн чи шантарч байгаа юм чи. Тэгээд нөгөө бэлгэлээ гэл гэртээ ингээд ганцаараа. Тэгэл нөгөө бэлгэлийн хувцас угаахт нөгөө манай батулга гэдэг нэг найз байдаг байхгүй. Тэр мэн зал орж ирж надаа их буян болно бэлгэлийн хувцас угааж өгөн хар шүл хийж өгөн нуруу барьж өгөн тэ. Тэр найзтайс тэгээд амар хайртай би чинь. Тэгэл найз гадаргаа залгаалдаг. Заримдаа ажилтаа хамт заатаа минь тараад чиг гэл. Би чинь ингээд ямар ханаад үрцээ. Шүн ингээд амхандаа ингээд чимээг болоод нөгөө жингээс гараас амар сэвэлцдэг. Тэгээд унтах гал ингээд хичээж байгаа байхгүй. Тэгснийгээр л ингээд бүр амар халуураал сэрнэ. За эсвэл ингээд яг халуун хэвээ ингээд гайгүй байгаад л гэхэд хөдлөх гээд ингэнгүүт нөгөөтг нь өвдөөл сэрж ир бүр ёо. Тэгээ нэг 3 хоногийн тэн дээр шантраалцаа бойлдгийн мөкс багшаар нь яах явна гэл. Тэнгүүт нь за солонгост ч жаgal очроо болъё гэл. За ингээд тэгвэл яг оргил тулаан ихэллээ тий. Сая юусаа их эсрэгдлийн тамирчнаа ер нь бол ингээд тамирчид бүгд л тэр октогонд байна уу тий. Бүгд ингээд ороод хамгийн түрүүнд тамирчнаа ерөөхдөө шууд шинжил эхэлдэг баг тий. Ямар хөсгөл зүйтэй байна. За ингээд тулаан ихэллээ. Ер нь энэ 3 раундын туршид ерөнхийдөө ямар тактик, ямар зүйлүүдийг бодож тулдав. Би нөгөө одоо яг тамирчраа нөгөө бид нар шиг хятад нэг сайн нөгөө пах юм хийцээгээд тэр чинь яг намайг Таиланд бэлгэлж ирж байгаа таахгүй. Би шууд Таиландаас хятад очиод очсон. Тэгсэн чинь нэг буудалд өглөө нь амжаад өглөөний цай авах гээд даашаа буудаг багаараа бид нар чи. Явж чинь маань нөгөө нэг надад голцоо хятад явж байна. Би гэрний нэвд үт юм багтаа гэд таарад над руу хараад ингээд бид нар чинь нэг юм мэдэн ш. За гар барилчаад би гайхаад гэрний нэвд юм багтаа гэд дотроо бодож явахгүй. Нөгөө ширэн дээр хоолой авч багийнхаа бодож явах таа. Тэгсэн гэрний гэрнээс үл яхаа буудлаа ол идэв юм. Хин энэ жоох тэгэнгүүт л багийн дэлж байгаа. Би өрсөлдөгч олчлаа чинь өрсөлдөгч чинь ингээд бид нар чи хин нэгж битггүй шүү дээ. Нөгөө ганц зэрэг ахын шүдэг цөм цөгдөг нөгөө хочаач юм биш гэдэг. Тэгсэн чинь манайхад өө тэр юм яа гэж. Тэгсэн чинь нөгөө ярьсан дээр намайг хэлээд байгаа юм. Нөгөө нэг би чамааг байна гэж бодоогүй намайг далд орж байгаа гэж бодсон юм билээ зээл. Тэгсэн чинь нөгөө бид нар шиг ингээд нүүр тулаа яг урд нь хараа зогсож бүр гайхацсан уу. 66 дуу гэдэг. Тэгээ нөгөө өөр Монгол ах нөгөө дараад мэдрэл бол ялахгүй. Чамааг жиндээ орж чадахгүй байх гэж бодож байсан гэдэг.
Чи нөгөөд гин Монгол зэмбгэр яваад ирэхгүй. За ингээ 3 раунд. За тэр 3 раунд эхний раундн дээр бол угаасаа тэр чинь надаас угаасаа босоодлаа сайтай. Би бол тэгж л бодсон. Одоо. За. Надаас угаасаа босоодлаа сайтай. Тэр чинь угаасаа тэгэл тэгэл тэ там босоод тоглодог юм баггүй. Би ч эсрэгээрээ партер тоглодог. Тэгээсэн чи харин эхний үе дээр барилдах гэдэг чи хөө ямар амар хамгаалт юм бэ. Амар хэд барьж аваад ер нь 100 шинжтэй болоод ирж байна. За болий. Хоёрдугаар үе дээр шахаж тоглоод бас барилдах гэж болсонгүй. Ялангуяа урд хөл дээр аваад урд хөл бүр ингээ мэдээг болцсон. Тэгээ нүүн мэдээг болохоор хаана гიშиж байгаагаа мэдэхгүй. Тэгээ нэг сөхөрж унаалаад танд үзсэн шүү дээ. Тэгээ ингээл хотлоо давхрах гэж яг доор нь ингээ сөхөрж унаад байгаа зү. Тэгээ нэг юм яасан юм аа. Нэг унагсан юм аа. Эхний үе дээр нэг унагсан шүү дээ. Тэгсэн чи эхний үе дээр унагчаад би ингээд би яг ялхаад унагчиж байгаа байхгүй. Тэгээ доор очиад олон болж исэн тохоо мохоо гэгээд. Тэгээ нэг Хабиб нэг цовдлдгийн шүү дээ. За. Нэг гарын толгоороо шахаад тэгээ нэг гарын салтаанд аваад. Тэгчүүл яг 100 болох гэдэг юм шиг санагдаад байсан байхгүй. Тэгсэн чинь яг ингээд нүүт чи босч ирэх гэдэг юм шиг бас санагдаад байгаа ш. Тэнгүүд жижигхэн таацаа жижигхэн өндөлөг гарын чигчиг жижигхэн таацаа өгдөг гэсэн чи доор ирчихэж. Тэнгүүд босч юу шунлаа яг гэж ийгвэ гэх. Тэгээ босгочоод тэгээ дараачих дээр нь дахиж нэг унгаад дахиад босоод ирсэн. Тэгээл ер нь эхний үед дуусч байгаа ш. Тэгээ хоёрдугаар үед дээр нэг 2 давхар амх гэж үзсэн. Тэгээд болоогүй. Тэгээд үйч дууссан. Тэгснэл багш барилд гээл. Тэгсэн чинь хаа чадахгүй чи юу балаараад байгаа би даун чи барилдаач гээл. Барилдаа. Тэгэхээр л заа гэж гараал. Тэгээ юу юм барилдаа дотроо барилдахгүй шүү. Тэгээд угаас тэнд би өөрийнхөө биеийг нүг хажуудлын коучсоо сайн мэдэн шүү бас. Тэгээд хожуу нь өөрийнхөө биеийг амар сайн мэдэн. Нэгвэл за угаасаа ингэ болохгүй байгаа даа. Тэгээ нөө жоохон бэлтэлтэй байсан. Тэрэндээ ч бас шаналаад угаасан. Нэг болж өгөхгүй байгаа. Тэнгүүт нь заа гээл. Тэгээд угаасаа яг нэг л бодож байгаа юм. Худлаа ингэж ялагдвал нэр ялагдсан шиг зохиулаад унаа ялагдчих. Ялвал нэр ялсан шиг зохиж унгаад ялагдъя ялъя гэж бодоод тэгэл угаасаа одоо угаасаа босоогоос л тоглоо өөрөө авралаа гэх. Байхгүй нэ тий. Шууд тийм болно. Тэгэл угаасаа яг шийдээл босч байгаа байхгүй яг нэг завсарлагын минут дөөрөөртөг ярилцаал. Унал оны унгавал унгаа гиснэг тийм зоригтой. Тэгээд угаасаа 3 дахь танд одоо хаарсвал бүр илүү сэргэлттэй гарч ирж байгаа зү. Тийм билээ. Яг сэтгэл зүгөө гурцтаал тэгэл одоо бол хамаагүй сүүлийн үе 5 минут гэдэг тэгэл угаасаа нэгсэн чи ярин яг шахаж явж байсан чил хойч бол нэг цогтгий шүү. Би чи ихний үдэр тэрнээс нэг цогт авчихсан байхгүй юу? Яг зүүнүүдэн дээрээ. Би чи ингээ зүүрдэг яг энэ чад дүг гэж өрөөд. Тэгсэн чил ингээл фокус нүдний фокус шууд алдагдаад. Баруунууд ингээ хам харж ирсэн зүүнүүд нь бүр таг харан болчтой юм. Тэгээ би чи нэг хэсэг хойш маш ухраад нөгөөдгөө гаргах гад. Тэгсэн чи баг тэр чин ихний үеийн нэг дунд тавьцсан байхгүй юу? Ингээд яг цохиулаад тэгсэн чи баг ам цамаа тэр ихний үе дуусаад амралтын минут дуусны дараа ингээд дүүрэлцэн фокус орж ирж байгаа байхгүй. Тэгээл юм гайг болж байгаа юм чи. Тэгээ буцаад тэгвэл 2-3-аас тэгвэл тэр чин бас нэлийн бус юм тий сэргэлт. Яг ингээд дүг гээл яг хойч чулуун дээр би оногцсон байхгүй. Тэгсэн чил дүг гээл явсан. Яг энэ нүдний энэ зүүнүүдийн мархаа байлаа угаасан. Тэгсэн чил яг ингээд 2 дугаар эхлэхэд дөнгөө фокус нь орж ирээл. Яа гэхдээ ер нь одоо энэ холимог тулаан бол бас үзэхэд дэрэгдээс үзэх мэдрэмж бол амар шүү. Дэрэгдээс нь бол зурагтаар ингээ харахад яг ингээд нэг сайн юм. Яг дэрэгдээс үзэхэд тэр зохилтын чимээ мэмээ. Тэр хүний нөгөө ингээд нэг байдгийг гаргаад амьсгаад байгаа, амиа тавих гээд амьсгаад байгаа чимээ мэмээ бүр бас амар шүү. Нэг шар ус босгодог. Тэгээ хүмүүс яг одоо ингээл одоо юу гэдгийг зэрэглэлүүд бол ингээл хүнд одоо ингээд ингээл хүмүүс чинь сакс максусэл л гэдэг байгаа зү. Эзэш нөгөө нэг шар усын босгохгүй шүү. Яг тэр халимтлаач бүр ингээ хүний адреналин нэг тэг ингээ тулт ялгарвалдаг бүр ингээ ангит лавдаг гэдэг зүйл байхгүй. Би бүр анх удаага одоо чинь өмнө бол зүгээр ингээл зүгээр телевизээр ирэх юм уу те зүгээр сошиалч чинь тэр ингээ тулаануудыг бол ингээл мерсер үзэл Монгол тулаанчдынхаа тулаануудыг үзэл явж ирсэн. Тэгээд яг тэр өвдван шоуны яг хөтлөгчөөр нь сонгогдол. Тэгээд яг дэрэгдээс нь яг тэр октогоных нь одоо тэр чинь яг тэр шоун дээр болохоор тэр чинь заавал circle гэж хэлдэг те. Эдгээр чинь өөрсдөө нэртэй те. Заавал тэр өөрсдийнхээ нэрээр хэлүүлэх илүү сонирхолтой. Тэгээд тэр circle-ийн яг хажууд ингээд хөтлөх болоод тэгээ би та хэдийн тулааныг яг хажуунаас нь үзэж хахад хүү ямар амар юм бэ. Тэгээд одоо нөр шал өөр мэдрэмжэл шүү. Тулаанаа нь тийм амар байгаа ч гэсэн нэг тулаан хийгээгүй ингээл яг дэвжэр гарсан аха агын дүү гэж явж байсан. Ах トゥ гарснаа зүгээр ээ. Алцаад гэж юм шүү. Ямар ч нөр ах トゥ гийн хайр маяр байхгүй зүгээр. Гэхдээ хамгийн гол нь яг дөрөвний хэлдгээр нөгөө дуусаал яг тэрвэртэл биеинд яг буцаа ах トゥ шүү. Тий, тэгээ явж байгаа тэр мэдрэмж нь амар гоё. Told by эрхээ подкастын маань хамтран ажиллаж байгаа World Wine
хамт олонд маш их баярлалаа. Тэгээд яг одоо та бүхэндээ бас санал болгож байгаа. Яг энэ Club Taste-ийн талаар танилцуулъя. Club Taste бол юу гэхээр RTD буюу Ready to Drink гэсэн жинхэнэ коктейлийн найрлагатай. Тэгээд та хааж хүссэн цаг үедээ яг наа чиг ингэж задлаад уух боломжтой гэдгээр онцлогтой. Тэгээ яг орчин үеийн залуучуудын болжиг хандлага хамгийн тийм тааламжтай мэдрэмжийг тэгээд лаазалсан гэдгээр их онцлогтой учраас та бүхэн манаас туршаад хэрэглээ сонирхоод үзээсэй гэж хүсэж байна. Хоёулаа тэгвэл үргэлжлүүлээд Road to One гэдэг энэ шоуны талаар ярив тий. Ванлуу хүрэх зам гэдэг энэ шоу бол бас нэлээд олон одоо жишээ нь тэндээс чин одоо аврагаас үн чин $100,000 гэрээ чи их хөргөл тухайд хийжээлээ шүү дээ тий. Түүний нэг нь манай содон байсан. Тэгээд чи содон ч болохоор аль багт байлаа? Цэнхэр улааны? Улаанд байсан. Багт байсан. Одоо манай багш. Тийм бэ тий. Тэгээд юу гэдэг вэ чи улаан багт яж хагаад би чи өөрийгөө гологоос хангалттай гараад ирнэ гэдэггүй. Тэр мөрийн намн л гэж тийш ер нь орж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө аливаа зүйл цаг хугацаа гэдэг зүйл бас байдаг. Миний нөгөө тухайн чи би 21 настай байсан шүү дээ. Тэгээд цаг хугацаа нь арай болоогүйсэн юм шиг байгаа. Цаанаас нөгөө бурхан тэнгэр маань тэгж харсан ч юм уу тийм. Яг ч юм нэг би ч мөр шгшээ хүртэл болно явсан шүү дээ. Тийм шүү дээ. Бүр нилээн дээгүүр сайн явсан шүү. Тэгээд шгшээ хүртэл явал тэгсэн чинь нөгөө ганц шүлэл миний төгөлөө тийг юм болчих юм мэд. Харин яа тэр үнэхээр харамсалтай байсан шүү. Тэгээл дараад нь тийм болвол тэгэл би ч бодож юм. За нэмэргүй юм дөө гэл. Яа тэр тэг яг нөө хөл уурчаад би ялсан шүү дээ хамгийн амар нь. Эхний үе дээр уурчаад тэгээд хоёр дахь үе дээр нялга задуулаад алхаж чадахгүй гурав дээр бүр дутуу гаргасан шүү дээ. Унгаж доороо хийж байгаа. Яа тэрийг одоо хэрвээ боломжтой бол гоё эргээд бидний сэргээгээ зүгээр ярихгүй. Би бол зүгээр хөндлөнгөөс яг тэр процессыг харж ирсэн учраас надад энэ үе тамирч хүн ямар хэцүү байдаг болоо гэсэн тийм төсөөлөл үүссэн байхгүй. Би нэг яг тэгдэг байхгүй. Эхний үе дээр төрөхөйг бол аргалцна гэж бодсон. Хангалттай уус очно гэдэг уус тийм сэтгэл зүй байгаа шүү дээ. Тэгээд чи нэг гавраг болсон байна да бас тийм. Уус хангалттай очно. Тэгэл гарсан чинь манай ч өөрөө коучинг карат. Тас гээд яваад. Ингээл гიშгэд болдгоо. Эхний үе чи би эхний үе би авцсан барилдаад шууд барь дахиад зөхөх нь би орд барьж аваад ороо гэдэг нухацаа. Эхний үед дуусаад босгоод гэсэн чинь хэлсэн амар өвдөд болдог. Нэгээ бүр алхаж чаддгүй. Тэгээд одоо нөө бичлэгнүүд дэс би ингээд хөвтцэн. Манай очроог найзаар. Хандаж яаж ч босоо яваач гэд. Манай хөл болох болчлаа гэж. За наач болчихно л зангирж байгаа юм да. Яах ч юм багч. Тэгээд суугаа хэлж чи одоо ингмээр их юм. Манай өөрийгөө мэдчихийдэх үү гэдэг нэг тэгдэг жил. Тэгсэн чинь надад энэ дэр манай найзаас жоохон гомдоод. Тэгээд би чинь ингээд за 2 дугаар ихсэн чинь торож халцсан. Нялга задууллаа. 5 минут зайхаа мишогшгөл нүдүүл. Тэгснэ л очроо бууж ирсэн. Анд чи одоо нэг сүүлийн минут чи ингэчээж гээл. Чи авраг үсттэй новшоо гээл намайг. Уул нь хурцлаад байгаа юм тий. Хурцлаад байгаа. Тэгсэн чинь би чи нэг тийм юм хурцлагддаг. Өөрөөрөө хурцлагддаг юм төрлийн байхгүй. Тэгэхээр л үгүй мэдээд байна л та. Би болохгүй гэдэг шүү дээ. Байж л да чи гээл. Тэгэл дөөрөг бид нар чи юу одоо ингэ тгий юм ярих. Хоордоо ирүүл дээсрүүг дарж байгаа. Би мэдээд байна шүү дээ. Байж л да чи гээл. Барай очирсан дээр ингэж тгийж гээл зөвлөөлөдөг. Би чи урдаас нь тэгээд балаараад байдаг. Тэгэл 3 дугаар үеэр гараад ухарсаал ярьж нэг ард юм налагч чинь. Яг торондоо талц ухрах газар одоо ингэ хяз гараад шүү дээ. Одоо чамд үүнээс чаас чамд ухрах газар алгаа гэ. Хараад очичил зангаал зогч шүү. Суугаал бариад. Тэгэл нэг юм нөгөө хоёр өвдгөн дээр алхаж байгаа юм чинь. Эн чинь бол асуудалгүй шүү дээ гээл. Жинхэнэ дорой гээл битүүн үтсэн дээ шүү дээ. Зодол суугаар гат нүдж байгаа юм чинь. 2 дугаар үеийнхаа тий. Тий шүү дээ зодол суугаар. Дуусныгаа. Тэгэл нөгөө хэлбэрлэн дээр чинь ах хүн хамгаалт нь бол байхгүй. Ялангуяа хэвтэ талаанд нөгөө дээрээс зогч байгаа нь босоогоос илүү хүчтэй байдаг. Яг нөгөө одоо доор хэвцүүнийг тий дээрээс ингэж талаагаад ингэж ингэрээ зогч мэдчих бүр амар хүчтэй. Тэнгүүд нь ингээ шүүгч ирээл наан ингээл харж байгаа байхгүй. Шүүгч ирээл ингээ харангуут л. Дахиад хитэн тесрэлттэй урдан зохиод баг босох юм байна гээл. Ингээл гисэн чинь шүүгч голоор орж ирээл ингээл. Тэгээд ялцаавал. Тэгэл буух гал гэсэн хөл өвдөөл доголж буугаал. Тэгсэл намлах өгсөн сүртийн чи. Яагаад ч болчин чинь зангаарч гэдэг.
Тэгэл жоохон байжсчил нэрээ бүр сүулдэ нөө би нөө бид нар шиг нэг өвчин талаанд орохдоо мэдэрдэггүй. Мэдрэл мэдрэгдчихвэл тэр яснаа гурсан шөрмөс тасарсан нийлээ том бэртэл мэдэгддэг байхгүй. Тэр гоё юм жижигхэн хөхрөл болж ингээ нэлцрал мэцрал юу ч мэдэгддэг байхгүй. Яг тэр хүний нөө адреналин амир ялгарцаа юу ч бодохгүй. Тэгээд тэмцээний дарааш бид нар чинь нэг бууж ирээд яа гэдэг тийм очиртай байхгүй. Тухайн үед юу ч мэдэгдэхгүй. Тэгээд чинь нэг мэдэгдэггүй ч жоохон ингээл амарж амраад ирчихэл босч болтгоо. Тэгээд нэг дамлагч маяглаатайг намайг базаал. Тэгэхээр би чинь нэг тоглоол алхаал. Яа тэр чи одоо тэгэл хурц үлт яваад юм гэсэн шүү дээ. Тэгэл үдээс хойш шалаад ирчихээ хаймар хавдаал хэлж байна. Тэгээд нөгөө манай эмчтэй хэлж байгаа юм чи ингээд ирчихэл. Хоёлаа завитаж гимтэл зургийн дараалал таарат тэгээд. Тэгсэн чи явцсан. Яа. Чи яач болчин чинь л яасан зүгээр хаяа. Яа. Тийм удаа. Тэгээд чинь үдээс хойш болсон чи бүр ингээд бимбигээд ирэхээр яасан чинь явцсан байдгийг. За тэгэл эн чинь одоо мэдээж нэг эмнэлгийн тусламж үйлчлэгээ аваад энэ ч дараагийнхаа тулаанд орох боломжгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд би тэр чинь үгүй шүү дээ. Явсан шүү дээ би захаад. Ахаад уу. Тэш явсан шүү дээ. Би чинь тэгээд нөө одоо тэр шоугаа үзүүл би чинь бүр дахиад дамлагч намайг жиндээ оргээд би чинь бүр дахиад саунд дотор би гипс авч орж байгаа. Саунд цухар хөлчин буц амар авч авч. Хүүтүүс ар нургаж байгаа дахиад чи бүр жиндээ орж ирсэн л тий. Тэгээд доглоод би тэр чинь яваад байгаа үстэй ингээд тийм. Оо ямар амар юм бэлгэлж хаад би чинь нэг гар дээрээ сунаагаал үйл ажиллахгүй гар дээрээ сунаагаал тэгээд яваад. Яа, бас наачс үнэхээр тийм төвчээр зэрэг биш шүү. Тэ? Яс тэгэл ихэм тулсан юм бэ нүү? Ихэм тулсан. Ярил дуусах гэсэн. Тийм ээ. Одоо яг нэр эргээс хандхад яг тийм бэ. Тэр чинь бүр нөгөө юугаа гипсцэн болтоо аваад тэгээд тулдаж ирээд тий. Яа. Миний ч одоо нөгөө карьерийн хамгийн харамсалтай л тийм шүү дээ. Эмнэлэгт байж байгаа л агас финалаа дуусгах нэг л. Тэгээ нөгөө урцуул байгаа нөгөө эмнэлгээс шууд гараад эмч үгүй гээл тэгтэн би тоглоно гээл. Тэгээд эмч надад хэлж байгаа нэг үг нь одоо бодоход тэнгэлээс байгаа байхгүй. Жохоо хөхд. Тэгээ яг хэд нэг ална гэдэг дээр одооных шиг байсан бол үгүй шүү дээ. Ялах хэрэггүй ялагдлахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бэртэлтэй хүнээс хүнийг ялна гэж байгаа байхгүй. Тий. Тэгээд би чинь шууд эмч дээлсүүл надад хэлж байгаа юм. Чиний эрүүл мэнд чи өрөөл мэд. Дахиж алхаж чадахгүй ч болж магадгүй ч гээл. Яа. Тэгтэн тэр мэрийг тийм хэлж байгаа чинь тий. Тэр мэрийг тоохчгүй зүгээр оцноо зүгээр унших гэрэн дараас. Тэгээ бас нэг жингээ хасахад хоёр л дөрөв гүн. Ачаал авчаад нэх авч чадахгүй бас. Тэгээд нэг сав маав гэж аргасаж байгаа л ер нь тал руу орж байгаа байхгүй. Нилийн муу орж ирсэн. Хөдлөхгүй болохоор чин дан савгаар усаагаас саргаад. Тий. Тэгээл жиндээ орчаал эхний үе дээр гараал эхний үе нэг аргалж байгаа. Эхний дээр хоёр шүглүүлээл. Нэг л биш болчихж байгаа байхгүй. Хоёр хөө шүглүүлээд. Тэгээл нэг дөрөвдүгээр нэг хоёрдугаар үе дээр шүү дээ. Дав гэсэн жил яваад. Яа. Тэгээд түрүүний машин дахиад ийшээ алимлэг нөгөө имлэг рүү гоё. Би яг түрүүний санаадсан яг тэр юм. Нөгөө имлэг ирж авч явдаг чинь тий. Яг тийм бэ. Түрүүний машин имлэг рүү дэше харцсан. Юу хийч вэ нөө шигэл. Имлэгийг маш ирлээ гээл бид ингээл бас нэг станцаар мэдээлүүд ингээд сонсоолгоо ш тий. Багийнхны яг ярианууд ингээд сонсонгууд за тэгсэн гээл хайлтал сонсоолж яа гээл. Нэг мэдрэмж нь бол амар байгаа. Имлэгийн машинд би чинь боддоос хизээш энэ машинд хөвтөж явж үзэгчхүү гээл. Тэгсэн чи юу юу тийжээ үзсэн суу хөвцсөн тий имлэглүүгээ. Тэгээ буцаа имлэг дээр чинь юм чи. Хэлээ тахт ста нэр. Гэхдээ ер нь би зүгээр төсөөлсөн дээрс би нэг юм ойлгосон байхгүй. За дахиж хизээш юм хийж болохгүй. Дахиж надад одоо ялагдах хэрэг байхгүй гэл. Тэгж утсан. Тэгсэн чи дахиад нэг ялагдал нь сая Японд байхгүй. Одоо 2 3 жил өмнө. Японд. Надад би анхны 66 байхгүй бүр. Тэгсэн тэр яг яаж орчихсон вэ? 66 тоглох уусаад маа гэд. 66 ялгал бацж болсон жил. За тгий гээл. Чи жиндээ орч чадахгүй асуудалгүй. Жинчи илүү байл та замрын штэ гэл. Тийм байхгүй би бол жиндээ яг хэлсэн жиндээ бол орно гэл. Яг 2 сарын өмнө тэр 5 нэрсэн. За тгий гэл. Яг цагаан сар үеэр бас. Тэгээд яг ирээл авсан чинь өрсөлдөгч хараа гэд. Хүү юу вэ тэнгэр амт төвчтэй. Тэнгүүд нь бөөр нэг шохоргол хүн төр адын бодол төр орж ирж байгаа юм. Андаа л өөрсгөө хүмүүс өддөг чинь. Нэг ч гэсэн ийм тамир чинь ингээд тоглоо үтсчээ те. Би яг өөрөө дэлхийн тэр чинь дэлхийн бохгүй. Одоо энэ хэрэглэхийн ясны авс аврагын бус уус те. Тэрний төлөө тоглож ирсэн юм шиг бохгүй. Оо за. Чи надад яж бол амар том тамир чинь шүү дээ. One championship аврагын бусны төлөө тоглож ирсэн юм шиг гэдэг чинь. Мартин гүрийгээд нэг авраг үүдэн шүү дээ. Тий. Тэрнтэй тоглоод ялгаж ирсэн юм шиг бохгүй. Оо за. Одоо энэ Black Company дээр энэ авраглаад байгаа энэ авраг мавраг шин зүгээр битүү өдчихсэн цалаа. Тэгээ би чинь тэрийг харчаад ихтэй бас нэг жирэгч авч. Тэгснээ тэгэл нэг хоног бодоод болох уу яах вэ гээл. Дамлаад гэсэн чи яах юм биш үү дээ. Дими би ч
гэж анх удаа 66 руу орж үздэг. 70 руу амир муудаж ордог. Тэгээд дамдаах бас юм ингээ яах вэ нэ гэж надад санаа зовлоо. Хөрслөгч нар чад ими. Тэгэхээр жил би чинь бодож байгаа л. Ер нь нэг ярагдвал ялагдсан лээ. Ялвал ялна лээ. Яг өөргөө нэг юм дэлхийн чансааны хүнтэй сорж үзээд яг тэмцээн дээр сорж үзээд би яг хаана яваад байгаа мэдмээр санагдсан. Тэгэл явсан чинь би ялцаа. Би ялагдсан ч гэсэн ялсан байхгүй бол дотор бол хангалттай л байсан жоохон дуршлаг гэдэг зүйл дээр дутагдсан. Тэгэхээр бол яг одоо ингэ талаар үзэхэд надад ямар ч тийм дутуу юм бол байгаагүй юм. Бэртэй, хэлээ тамиртай. Ой чиш гарын яг тамир хоёрыг бол яста ярилдаггүй. Бүр хамаагүй л байгаа байхгүй. Тэгээд яг ингээд урдаас хаад яг тэр чинь яг над шиг өндөртэй залуу. Би хаана жорилц. Ингээ харахад дугаас ингээ нүдийн харахад надад чи бимбинжийг мэдэж байгаа байхгүй. Тэгэл за гээл. Маргааш нь яг энэ дээр би сэтгэл зүйний нэг дараа тусна Тэмүүлэнгийн манай нэг найз байдаг шүү дээ. Би тэр цуг явсан. Тэмүүлэн маань яг би тулааны бичлэг үздэг нь бууралцсан байхгүй. Тулааны бичлэг үзээ Тэмүүлэн яг надын өмнө гарсан. Нам зөвхөл амцсан. Тэрийг үзэл би жоохон дотроо ингээл тэгээ нэг жоохон бие бариад орсон гэхүү. Тэрнээсээ болоод жоохон нэг туршлагын бас алдаа гаргаад энэ дээрээ өөрөө очигдсон. Тэгэхээр гол одоо модоо үзүүл нэрээс тань жинхэнэ очих гэдэг байхгүй. Холимог тулаан тайлбарлаж байгаа манай тайлбарлагчд бол үнэхээр гоё мундаг тайлбарладаг тий. Тэгээ би тэднийг ингээд сонсож байхад ер нь ингээл октагон руу ингээл орж байгаа тамирчид ихэндээ ер нь жоохон би чанга байгаад ирэхээр гар цохилтууд ер нь сул очиод тийм шүү. Ер нь бие барьж ийн гэсэн үг байхгүй тэр тийм байх тий. Одоо чинь бол тэр чинь хүний тухайн хүний хувийнээс одоо манайхан чинь гадны тамирчин бүгдөө сэтгэл зүй тий. Хоолны повормор тий хоолны багштай хоолны зөвлөх хүмүүс. Манайхан ч өөрсдөө ийм мэдэн ингэ тэгнэ. Яг бүх юмыг өөрөө хөтөлбөр өөрөө зохиолсон тий. Хөтөлбөр өөрөө зохиолсон. За надад би ингэ одоо би тийм юм мэрэглэн. Өдөрт тэдэн литров сууж ингэж хөдөлж ингэж миний маягаар жингэгсэн. Бүгдийн тэг чи гадны тэгээд сэтгэл зүгийг ингэж бэлтмэл гэж. Бид нар чинь сэтгэл зүг болж байгаа. За хоолн ч яг ингэ шинээр нэг гомгоо ингэ даргаалж чаа. Сэтгэл зүг. Сайхан бяцлагаж маслахсан тий. За сайхан болчлаач гэж байгаа шээ. Тулаан руу орох гэсэн сэтгэл зүг болгож чаа. Жохон таатай гэсэн унтаж муудцаж байж байгаа шиг тий. Гэхдээ одоо бас нэг үе бодвол гоё болж байна уу тий. Ялангуяа холимог тулааныг үзэж байгаа үзэгчдийн тооч нэмэгдэж байна. Энд бас одоо юу гэдгийг одоо чинь гурвал техникч бас нэмэгдэж байгаа шиг байна тий. Хөрөнгө оруулалт талаар нь бол мэдэхгүй мэн үү. Тэстэ тэрийг болоод талаар явах хэрэгтэй. Барыг байхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ юу одоо байхгүй юу? Монгол одоо манай томчиж улсаас сурчлаа гэдэг гадны инфлюенсерүүдийг чирж байгаа шүү дээ. Яг сурчлаад байгаа хэд нь бол бид нар л яваад бас тамирчд. Ганцхан бид нар ч удаа чөлөөд бокс те. Бүх спортынхан биш үү? Спортынхад л яг эсвэл Монгол гэдэг нэрийг дэлхийн тавцанд өргөж чинь. Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргаж байгаа хүмүүс спорт. Энийг бас ойлгомоор байхгүй. Тэгээд одоо ингээл гадны төрч гарахад одоо жишээл Жессика холбоо үстэй. Энэ хаанаас санхүүжилттэй өгөхөр улсаасаа. Тамирчтай бэлдэх гэж. Таан улс нь жилд 7 сая юу? 7 сая 8 сая юу? Жим болгоод 1 саяны турнамент гэж зохиогдсон шүү дээ. Сая нэг нь манай Монголоос нам намэр гээд залуу авлаа. Тэр чинь ингээд хаанаас нь төс мөнгө орж өгөхөр улс нь. Спорт хөгжүүлэх гэж. Тэгээд миний сонссон гол шүү. Гэттэн тамирчид бүх юм цаанаас нь байдаг. Юунд санаа зовхгүй. Зөвхөн бэлгэлээд. Улс нь дэндүүд гэж яадаг. Тийм анхаардаг. Дан ганц энэ ч биш. Ер нь энэ гүрэн улсуудын бодлого бол бүх спортлогоо тэгж ордог тий. Ордог. Манайхан бол хайчдаг. Манайд мөлчгөрөөр зүтгэл гараад ирдэг. Тэгээд зүтгэл гараад ирсэн тамирчтай жоохон эвдээчдэг. Тэр нэг сул талтай тий. За содном дээр чи хоёлоо юу ая? Чиний гоё түүхээр бас ингээд аялахад үнэхээр таатай байна. Тэгээ нөгөө талаар бол би дөрөв бас хэлэх гэсэн MMA төрөл буюу яг энэ холимог тулааны төрөл рүү бол хэрвэргийн аав ихүү охин энэ спорт руу орно гэдэг бол маш их тийм төвчээр тий эр зориг шаарддаг спортын төрөл шүү дээ. Тийм учраас ер нь анх яагаад энэ спортыг анх сонгож энэ спорт руу хөл тавьсан болоо? За би ч одоо нэг бос чиг тийм холиамлгаан тийм татмаамтан бол байгаагүй. За. Өөр мөлчгөрөөр явсан. Тэг тулааны спорт болгоныг тэгж бодоод байдаг гэж. Тийм. Атом байж байгаа тулаан руу ороод ирсэн. Би надад бол тийм байгаагүй. Би ч угаасаа юм хаач нээлттэй. Өөрөөр инээ чанаагаа дөө ахаа ихчээ дөө ахын дөө өнөдрөө гэдэг ингээ явж байгаа байхгүй. Тэгээ нөө би ч өөр анх намайг манай хөргийн ах тамирчин болгоно гэдэг. Тэгээд тамирчин болгоно гэл ихээр би ч өөр мал дээр гарч ирсэн байхгүй. За манай ээж өрч малчаа. Яг 9 дугаар ингээ байна сумдаад өгсчод. Аль нутгийнх вэ? Арангаа аймгийн чулаасан. Оо за. Тэгээд 9 дугаар ингээ сумдаад өгсчод. За. Сайхан аав модод таслаа ээжтэй таслаа. Сайхан мал харуулъя. Өөр нэг тийм сайн сурлаг морлог байхгүй шүү дээ. Их зөнгөр гаргасан юм ч угаасаа.
Тэгэл байжсэн чил хүргээ ахыг тэр зүүн яриад ахын дүү тамирчин болох уу гэл. Нөгөө багаас манай хүргээ ах энэ хүүхэд бүх болонд барилдана гэдэг байсан. Өгдөлтэй гэл. Тэгээ нөгөө тамирчин болгоно гээл. Тэгэхээр л би чинь дотор өгсөн баасны тамирчин. Дотор л ахынхаа үгийг сонсож байгаас дотор оож байгаа өгсөн баасны тамирчин. Би тамирчин бол. Аас тотлаадлаа. Ахынхаа үгийг чимээгээс дотор өөр ярьж байгаа. Тэгснэл ахын дүү тэгээд тамирчин болохоор яхаар мэдхгүй шүү дээ гээл. Одоо ингээл нэг тариулал хэлж байгаа шүү дээ. Тэгвэл тамирчин бол нэг хоёлоо энэ намраас чи хотод ирж сорно. Тэгшэл хотодоо гээл дэгүүд нэг үдээ гарах байхгүй бол бодол алга болж байгаа. Би ч нэг хотоогоос орж үзээгүйсэн юм. Тэгэнгүүт хотоо гэхээр за та түглээж авт ярьж байгаа. Тэгсэж ээж авч авчираад тэгэл хот руу яриад тэгэл 3 жил жудаа бүхий спортоор хичээлээ. Энэ спорт сургалт. Тэгээд яг амар сонин минийх ч яг энэ одоо натурт өгдөгс аахгүй юу? Ширэн бэлэг чинь яг баян зүрх зах штэ. Би баян зүрх зах руу явж ногоо могоо авна тий. Гэрхэн бараамаар ажиж явж авдаг өсөрний тэр клубыг олж хийж харж байгаа. 3 жилийн хугацаанд. Оо за. Би 12-оо төгсөөд за одоо мал руу гавь. Буцаад. Гэтэ миний жудаатай амжилт бол гайгүй л байсан юм. Тэгээд нөр өнчрөө ууд нийж ядсан шүү дээ. Яг уудцсан үе. Тэнгүүтээ яг 12-оо төгсөж хэлдэж шүү дээ. Хаварна. Яг бодож байгаа. За сургууль өсөө. За явъя да. Ухааны бодож удаа модогооч байлиг. Тэгээл өжсэн чил яг гэрэл болох тэр бүрийн хувь тавилан шиг. 3 жилийн хугацаанд тэр захыг бүтэн дойрж ингэж ям авч цуглуулж хүнс тоогоо цуглуулдаг. Олж хараагүй клуб зүгээр ингээд хажуугаар нь алхчихсан чинь ингээд нэг халтхын ингээд харсан. Жижигнэр дамдаахан зураг амар төвшөхийн зураг. Ширэн бэлэг клуб. Манай аян хожид амар төвшөө. Тий. Ширэн бэлэг кикбоксинг имэй клуб. Ингээд нэг гашрагч хараа удаа нэг би нэг минут гар харсан байдаг. Тэгээ нилийн удаа ингэж харж байсан л ер нь ороод үзэхүү гэл. Ороод үзлээ. Дотор нь начгин жий шүү нэрээ. Ямар ч гоё ярагдал. Тэгснэл манай төрөөгш минь ирээл. Багш нэг юм болов гэж уулзаал би чинь тэгсэн чинь минийх юу гэдэг юм бэ? Би ч удаа хөрөөл тэгс чи зөв. Тэгээс би бэлтгэл хийвэл болох уу гэдэг. Болно бол чамд солих хуцаа гэдэг. Хууч кимонол цөмхөн дивж байгаа шүү дээ. Кимоно гэж биш ээ, шортлохгүй гоё. Байхгүй байх шаа гэдгсэн чи. Гэр наа нэг яг энд ойрхон гэдэг. Тэгсэн гэл савд ирэл. Тэгэл тэр өгчтэй нэг ихнийхээ нэг хэдэн бэлтгэлээ гэл. Тэгсэн минь өгш. Багш нь чамайг авраг болгоно гэж хэлээ. Тэгж эхэлж исэн юм. Тэгж эхэлж исэн байхгүй. Оо ямар гоё юм бэ. Яг тэгж эхлээл нэг 18 онд ч дээ. 19 он гарцсан байлуу 18 он өглөө. Монгол сангаа цэн дотроо гоцтой. Цэн дотрыг ажиж бүр гаргаад авчихсан. Оо за. Нэг эмжил зохион байгуулагдаад үзэгчдийн дундаас гээд юу гараад ирж байгаа. Тула 6 он гарч байна. Нэг нь би. Нөгөө 3-3-аар хуруудалж байгаа. Манай 3 дахь хүн байхгүй. Би хуруудаа гараад ирсэн. Нөгөө 3-ыг хуруутсан ялсантай би тоглоно. Тэгэл би хараад цэндар хараад болморс ирчихэж байсан. Амар тамирч Азийн хошоо оргоо Олимпик 5 дугаар нэг шагналтай би одоо ингээд мэржлээрээ тоглоог гэсэн байна. Мэржл тоглоо нэг 2 ялцсан 3 ялцсан лөө. Бас тийм байсан баг шүү. Тэгээ тийм тэмүүдтэй чинь юу гарч надаа байхгүй. Би алуулдаг бас. За гараад ирвэл баг болио хүн бат. Гингүүдэг бас бод. За би болио гээл гэсэн. Ер нь энэ хүн тийм гац ч яддаг юм уу? Үгүй ч юм уу. Хувь тавилан шиг цаанаас суруудаа гараад. Гингүүд нь пал гээл. Тэгснэл вэстэй юмнууд өмсрөө бэлэр дөгсрөөлөө. Турсгаагүй үлзээ ухааны юм бодоод. Нийл дөрөөгч надэрсэн барилд минь өх. Юу ч чадахгүй. Барилд ороо гэдэг. Эхний үе дээр гараал. Дорой гэл нухаал тавьсан. Урдаас арт ингээл амар муухараад. Эхлээ орж ирэхдээ амар нэг бард өөртөө нэг ихтэлтэй ингээл орж ирсэн байхгүй ингээл. За энийг бол аргална гээл. Дээ шүү дээ. Яж дөнгөж эхэлж исэн хөхт юм чи тий. Ямар ч карьер юу ч байхгүй. Тэгсэн чил эхний үе дээр нухаал. Урдаас ингээл амар муухарч. Хамраас нь шун гарцсан. Би бодож арай хууч би чинь бас юм бодож штэ арай чанга зогч чи одоо намайг алан да гээл. Хамраас нь шун гарцсан. Одоо намайг алан да гээл. Хөөч 20 дугаар ирсэн. Шууд босч өрөө шууд хавар өгдөг юм. Яг нэг тороо мөргөл байхгүй. Яг ингээд харсан чил яг хой тажиж савж байгаа байхгүй. Доошоос сонсч бид нар чи толгойн хамгаалт байсан. Ингээл зөвхөн толгой дүн гэл амар хүн гартай. Бурхан минь нэрээ. Тэр нь бүтэн өнөгцөн бол одоо ер нь байв би толдоо явж байгаа ч үгүй ч өөрөг. Дүгдөг гэл явсан. Ингээл толгой эргээл өлсөн. Ингээ харч. Яг нүдэн дээр хөл өж гин. Бэрэл авахгүй юм. Тэгэл 2 дугаар дээр дахиад нухаал. Тэгээд ялцсан. Тэгвэл их гоё тийм дурсамжтай бас эхэлж байсан биш үү? Манай өгч чинь манай тэр өгч их гоё хүн өөрөө.
Минийхөө хангалттай ойл авраг болно. Гараа сайн бол барай сайн чи. Ямар үнээр гараагаа тавьсан харж байна уу гэ. Гараад Тэрнээс ч болж нөө боксийн холбоо молбооч бас суралцж исэн. Чи юунд ороо ялагдчих юм гээл. За тэгвэл бас нэлээд шуугантай болж исэн юм биш үү? Өөр нэ ихлээс ахуулаад өөр нэ шуугантай байсан юм те. За энэ бүсний талаар хэлэхгүй юу? Энэ бүсний талаар энэ бүсийг хэрхэн яаж авч ив те? Энэ бүсийг яг энэ жилд нэлээд олон тоглоод авсан. Тэгээд хамгийн оргил талан дээр өрсөлдөгч болоод би ч бас 2 жил өнжицсэн байхгүй. Ямар ч тэмцээнд орог 2 жил. Тэгэл би чинь нөгөө тэмцээнд орох болгондоо одооных шиг юм байнгын бэлгэлтэй байдгүйсэн. Хойд нөгөө ээж авдаа туслан тэгээд нас залуу байсан. Шууд бэлгэлээ хайчдаг. Хөдөө мал дээр байж байгаа л тэмцээн боллоо гэж нэг сум омороод фэйсбүүк мөрөхөр миний постэр гараад ирцээ гэсэн. Тэгэж мэддэг тий. Тэнгүүт нөө за явъя гээл. Тэгэл ган нүрах мах чанад руу одоо тухайн хэмжээний албаны тэргүүм байсан. Тэр хүмүүс надад паахан чадчихна. Хараад садмаа яач садмын дугаараа маргаар багш надад тэмцээн болох гээд нэг. За загш би өнөөдөр хот гарлаа. Аавч. Миний тэмцээн болох чинь гинэ би явчаад ирээ. Очоод 11 мөлч чинь тэмцээнээс. Чингийнхаслаа тэмцээнд орлоо. Яллаа арилаа. Тэгээ ирлээ баярлаа. Яа ээжтэй туслаа тий. Ийм л байсан. Эхний ийм жилийн аврагын төлөө тоглолт яг ингэж л байсан. Ийм жилийн авраг дээр болохоор чинь өрсөлдөгч байсан. Одоо Намнан Баяр гэдэг нэг залуугээс ярьсан да. Тэгээд намнантай чинь биш нэг бас битэрийн тоглосон дүү гоёо. Яг нэг дэлхийн аврагт самбын дэлхийн авраг байгаас 21 орын самбын дэлхийн аврагт явж байгаад би Намнангаас амлдаг. Мандан ингээ өрсөлдөж болох байгаа. Хоёулаа тоглолт данд чи ман дээр ороод ирэл. Хойд намн чи нэг 77-аад тоглож байсан. 77-аад явчихсан. Тэгэл чи ороод ирэх гэж. Тэгсэн чинь намнан бас хашир. Намайг бол ах гэсэндээ бас арай ухаантай. Би чи сомлаад байгаа шүү дээ. Тэр шааныг дээл мэдсэн. Тэгэл сомлаалга. Чи үдчихэл даа үдчихсэн чинь. Үгүй би ч ихтэй чамтай үзэхөр бол ихтэй чиний ялсан хүнийг ялж дараад нь чамтай үзнэ. Тэрнээс чамтай тоглохгүй гэд. Болдгоо. За ятгаж орсонгүй. Тэгээ тэр чи нэг дараа нь хаа нэг газар таарсан гэсэн. Чи орж байгаа мандаа гэдгсэн чинь. Би 77 орцохгүй нэ. Сонирхчтой юм яа. Жигсэд. Энд чинь Жорж байгаа. Тэгсэн чинь би тэрийн цаа өгчжээ. Пенальт руу угаасаа л тодорхой би тэр л гарч ирж байгаа юм чи. Тэгэл таарсан чинь ми тухайд бас нэг дөө ягаад миний өвдөг жоохон тийм болчихсон байхгүй. Гадна талаас нь ашиглаа. Тэгээ тэрэндээ бол яалагдчихсан. Ялагснаас нэг юм бодсонгүй. Хаста нэрэ гэж бодвол. За бэртэлтэйсэн юм чи гэж бод. Ихтэй жижиг гэн нэг улсын орон чинь хаяа гэд. Тэгээ хайцсан байсан чинь гинтхэн юм жилээр тоглох гэсэн юм. Тэгэхээр би ч угаасаа бүсээ төлөө тоглоно шүү дээ. Тийш. Бүсээ үлэгэлэж. Хинтээ гэсэн Намнан Баяртай. Баярлал явчихж байгаа дотроо зүгээр нар гих шиг болоод. Тэгээ манай хүн оолн их хурун тэр талаар зөвшөөрсөн нэг би чи нэг жиж одоо ингэ бодоход жижигхэн чулуугаар те том чулуу үдэл яаж байгаа байхгүй. Тийм бэ. Яг ингэ бодоход жижигхэн зүгээр тэр сонирхчдын улсын авраг дээр нэг ялагдцсан. Тэгээ манай хүн чинь садмын ухчих юм байна гэдэг. Тэнгүүд нэг эмжилдэр орж бас гэтээ Намнан Баяр би ч сайн бэлдсэн. Намнан сайн бэлдсэлээ. Тэр чиний хувьд бас хариуцлага юм чинь. Тий Монголд гараагүй 25 минут талаар битээр ирсэн. Хөөх. Аврагын бичлэлээр 5 минутаар 5 25 минут. Тийм юм тий. 25 минут ирэл мэд юм байна. 15 биш 25 минут юм байна. Энэ бүсийг явахын тулд би 25 минут. Яа нөө манай монголчууд одоо намайг хэлсэн амар кондишнтэй ингээ хилаадгүй гэдэг. Яг тийм байхгүй. Тийм байна. 25 хилаадгүй тий. 25 минут бол нөө хулцаал байж байгаа. Маш их тэсгэлт гарч байгаа. Тэгээд дээрэс нь чинь өөрөө контакт юм аваад байгаа байхгүй цохилт авч байгаа шүү дээ. Авж байгаа. Мен чинь одоо ингээ задлахад миний нүүрэнд хамгийн анхны сөрөй тавьсан Намнан Баяр шүү дээ. Хөмсгийг мэн жижигхэн задлаа шүү дээ. Ер нь ихтэй энэ яалч нэр 90 гаргасан спорт шүү те. Энэ спортоор ер нь ингэж хичээж байгаа. Бас тэгээд одоо нөгөө хэр ургийн бас аав өгтөд авч чадахгүй. Одоо Монгол гэхэд авч чадаагүй манай ахнараас зөндөө шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тий. Би нөгөө сая инх хөргөлийн тэр нөгөө нэг хилцсэн тэр нөгөө бүсээ сая сошиал дээр сая One Championship-ийн бас аврагын бүсээ аваад явж байхад тэр нэг хүмүүс нэг юм мэдээлэл хийжсэн байхгүй нөгөө цуг зургийг дааруулаад одоо энэ бүсэнд нь за яг ингээ бүсийг сонирхож болно те. Гэхдээ энэ бүсийг бити мөрөн дээрээ давуулж тавиарэ. Тийм. Ягаад гэвэл энийг давуулж тавихын тулд чи маш их төсвөр төвчээр те их олон жилийн хариуцлага те маш их сахилгат одоо нөгөө дандаа шинэ нөгөө миний бодлоор ингэж дандаа ингээ те юу гэж сэтгэлээ төлөө дагсан шинэ мэдрэмж хайсан юм ер нь амжилтанд хүрдэг. Хүн амжилтанд хүрэх бол уйтгартай тавталтуудыг хийж амжилтанд хүрнэ. Энэ бүсээ аваад ойр тойрныхоо хүмүүст хэлэхэд ямар эс энэ ста бахах гоё байсан баг та. Би ч нэг мангар гоё ганган төг ирээд зөө. За. Манай гэр бүлийн төг. Эмжил дээр мэрэгжлийн талаанд нэг яллаа.
Юу одоо эцэгчүүд хүүхдээ спортын болох гээд яаж авч байгаа вэ? Жижигхэн төвчөр мэдээд авахд ийж явна яаж вэ? Мэргэжлийн талаас тас. Монголын хамгийн том холбоо шүү дээ. Эхний медаль аваад очсон ч аав. Яав ямар баяр хүрэх юм бодсон. Ээж хоёрыг. Тэгсэн чинь оо тэвч хоёул маргааш модон дэвшмэрх. За баяр байлангүй. Бороо бодсомч юу үзүүлч өөр гайхаад би юу гэж өрөөд ирвэгэд. Байсангүй. За тэгэл дараагийн тэмцээнээр дахиад нэг яг тэмцээний өмнө явдаг яваал. Өдөөж гал. Тэгэл орлоо. Дахиад баяр хүрдэг. За хоёул яг надад харуулаад тавьж хоёул гашаа ганцлаа. Оо за. Бидлэл тавьчих гашаа ганцлаа. Тэгэн 3 дахь дээр дахиад орсон. Яг тиймэр. Баяр. Тэгмэд бодож ямар сони би нэг ганц миний хүүч мундаг шүү баяр үргээ гэдэг тийм үг сонсчих гээд байгаа. За багтаад байгаа юм байлгүй гэсэн чинь авраг голчаад өгвөл нэг үтснэ гээл. Авраг голчаад та амар баярлж байгаа чи би ч өөрөө дотроо тэглэг байх юм. Энэ бүсэж ингээ авцсан юм та би ч ингээ гээгээл. Гэртээ ярихын л хүслэн болж байгаа. Хотод ирчихэл зах хата газ лари гэж хөдөө яваа. Үзүүлэх гэ тэг. Тэгсэн чинь за тавьчих наачих. За юу ч үзүүлж харсан эмэргүй юм байна. Тэгэхээр наа чинь юу юм болов? Магадгүй зүгээр ингээд хүн зарим аливаа зүйл дээр ингээд нэг жоохон хөрөх гээд идэв штэ. Сэтгэл зүйдэл. Тэр талын магадгүй яг энэ балансанд нь төвшөнд нь барьж өгч байгаа юм болов? Стэйс нэ. Манай аав өчрөөлс гачиргалтай юм штэ. Одоо бол ээж бас нэг халтгаа ойлгодог болчиход бас. За баяр үргээ. Бол за замөрхөн тавьчих. Орол тавьчих. Хойд тэргийг. Йоо самарч штэ барай. Нөө тавьчих юм нөх. Ойлоо одоо ингэ тэгээ те. Одоо маргааш тийм ажилтай. Газ тэр ажлууд амжил явъя гэл. Би ч нэг зүгээр л миний үгсэд байгаа нэг баяр үргээгээд. Тийм л үгсгээд байгаа. Харин тийм те. Гэтэ яг хөө тийм зүйлээс яг нэг бодлороо хурцлж ийдэг ч юм уу. Дотроо эцэг өнөж нөө хайрлж байгаа шүү тий. Дотроо хаална гаднаа гэдэг дээ шүү дээ бас. Энэ муу бас тэгчүүл даварч магадгүй. Тий. Болог огтон давраач гэх юм болоо бас оддоо ч яаж магадгүй. Одоо жишээ нь би нэг ийм зүйл асуух гэдэг юм. Спорт болгон нэг ийм сайхан гоё зүйлүүд байдаг шүү дээ. Чам жишээ нь энэ спортын хамгийн гоё акшн, гоё хамгийн сайхан зүйл нь яг юу гэж хардаг вэ? Уусаа спорт болгон хөндлөлтэй зүйл байгаа. Энэ спортын хамгийн гоё юм нь спортууд гэх нь ч одоо жудо гэдэг нэг л хэдэм их лавтан дээ. Энд барилдах уу, барилдана. Боох уу, боо, өчгөө, өчнө, өвдгөлөх үү, өвдгөлнө, хоотно. Бүгд тулааны спорт хийж байгаа шүү дээ. Тулаан, барилдаан бүгд хийж байгаа. Энэ гоё. Хүн нэг юм ихэр арай удахтай шүү дээ. Олон төрлийн юм тавтана. Олон юм энэ. Энэ айлуу гоё. Хамгийн сайхан зүйл нь. Хамгийн сайхан зүйл нь. За одоо ойрын хугацаанд төлөвлөж байгаа зүйлүүд юу вэ? Black and White 7 сар одоо хагас финал. 7 сард толно. Тий. Солонгостой таарсан. Солонгостой таарсан. Тамирчтай ерөөдөө харав. Харсан. За. Би нэг жоохон бас Дагестанаас нь жоохон бас манай баг жоохон бэрэгчсэн. Би ч бас бодчихсон хөөе. Дагестан надтай барилд тэр 3 уйтгартай барил 6 дуусчихсан дээр бодчихсон. Би бол Дагестан бол манайхад жоохон бярдал гэж бодчихсон. Би бол угаасаа өөргөө бяртаа гэдэг үед шээс би бол бярдал таах. Сайхан барилдал чөлөөд бүгэ гэж юм болоод дуусах юм даа гэж бодчихсон. Тэгсэн дээр нь Евраз зураг гусуулчлаа. Харин тэглээ. Евраз яагаад тусуулсан бэхээр Евраз зүгээр нэг нь допинггүй нэг нь бэртэлгүйсэн бол гусчихж байгаа байхгүй. Хинжин шууд 2 оноо тэгээ байхгүй болж. 2 нь байхгүй болол Солонгос чинь дараалж яг тулаан эхэлж байгаа шүү. 2-0 эхэлж байгаа шүү. Солонгос гаж ирээд шууд нэг нь өчлөө нөчтэй. Евразыг тийсэн сумаар. Тий. Тэгсэн чинь 3-0 ч. Тэгсэн чинь Евраз дараад нь шууд дараалал 3 бариад авчих жоох. Амар хурдан барьсан дараалаад 3. Тэгсэн чинь 7 дахь нь хамгийн намад гэр иржсэн залуу шүү дээ. Манай Тэмүүлэн залуу гээл. Тэмүүлэн гэдэг нэг залуу ялчаасан. Тэгээд тэр чи бол сайн байхгүй. Тэгсэн чинь нэг атгарч гэсэн аав өгдөг басчлахгүй гэдэг шүү дээ. Тэнсэн сумдар болоод нам амжиж авахгүй зөвхөн. Харин тийм тий. Тэр үе яг тэнсэн сум. Тэгэхээр тэр Казахстан бол амар сайн Казахстан байхгүй. Тэгсэн чинь тэгээд тэнсэн сумдар зөвхөн нам амжиж. Тэгсэн чинь тэр Godfather яаж баярлж байгааг харсан уу? Тий. Нэг хаан шиг манайч боднороо сууж ингэж яг нэг ринг гололж та ингэж нэг юм юу дээр нэг танки юм уу юу гэдэг үлээ тэр чи тийм дээр сууж ингэ боднор сууж ингэж үздэг шүү дээ. Боднороос орлоод цаа. Тийм шүү дээ яг холбооных нь ерөнхийлөгч чинь тий. Тэгсэн бүр тэр солонгосчууд бүр тэр чигээр улсаараа баярлсан. Тэгсэн чинь бүр улсаараа баярлсан. Тэр бүр гавья тамирч мөрч авсан бохоо зээл. Авсан. Бид нар чинь энэ Алтан гацд үзчихсэн байхгүй юу? Тэгээд Алтан гацд хоол идэв ингээ бид нар чинь ингээ амар гоё үзээ сууж байгаа шүү дээ.
Тэгсэн чи бид нэр бас солонгос хоронгууд бас ёо барыг солонгосчуудаас илүү баярлаад байгаа мó яагаад байгаа. Дараа нь таархан солонгосчууд юм чинь. Тийм солонгосчуудаас илүү барьж авч гэж бүр алаан болж байгаа маань арай тийм. Биггүй тэр чи одоо солонгосын ингээд юуг харах юм бол манай Нандаа бол одоо солонгостой маш том төлөөлөл болчихлоо шүү дээ. Монгол их орноо төлөөлж байгаа. Тэгээд хичнээн солонгосчуудыг бас буулгаж авав тий. Тэгэхээр ч бас биднэрт ийм боломж байгааг шиг харагдаад байгаа байхгүй тий. Солонгосчууд тэгээд нөө хятад чинь будааны хүмүүс гэдэл бид нар ч яриад байгаа ч бас тий хотлаа бид нар ч яг юу шүү тий. Үзэгтэй шүү тий. Тамирт. Тий. Хэрэглээ гэдэг зүйлээ хангалттай авчиж байгаа хүмүүсд. Тий. Бид нар ч юм бол мөлчгөрөөр гараа гიშгэн. Өөр байгаа юмараа. Яг өөрсдөө ч юм бол яг ингэж зориулсан юмс таа. Ер нь гэхдээ энэ жимийн хасах эдэр ер нь хэрвээ. Сая жишээ нь ингээл тэр хамгийн ихний тулаанууд ингээл харж байхад зарим нь жингийн зүрөө гараад тэгээ шууд багтаа хасгооноо даваад хэлж байгаа байхгүй тий. Жингс нэгдэг чинь тэгээд одоо тамирчууны тэгээ сахилгават. За юу гэх хариуцлага. Одоо тамирчуу чинь нөгөө толдны яриад байгаа шүү дээ. Зодтолтод барилтны ялгаа байхгүй. Эхлээд жингс нэгдэг зүйл нь өөрийгөө ялж байгаа байхгүй. Өөртөө хийж байгаа хамгийн том л. Дараад нь тэр зодтолт бол амарх 15 минут шүү дээ. Танаас ч өмнө бид нар чанартай бэлгээл чанартай бэлтгэлийн дараа жингслийн 20 дөрөв. Би багаас хамгийн өндөр өсдөг. Одоо миний чинь 85 автай байгаа шүү дээ. Пүү тэгэхээр 85-аас одоо 66 юу? Тий. Наач бүр нэлээд юм болох юм шүү. Ер нь тэгэл шүл бас. Өдрийн 4 цагийн кардио битгээл. Аха. Ингэж ингэсэр гол ер нь боонда. Яа. Сүүлийн өдөр бол ингээл. Тэ нэг жинхэнэ өнөг хорно гэж нь болно шүү дээ. Юу нэгчлээ яваад байгаа. Мөнгө нөөгээд ахад те ямж авч идэж чадахгүй. Тэгээл ус балгаад асгаад. Тэгээ бэлтгэлээ гээл. Тамиргүй болохоор бэлтгэлэхээр бүр урамгүй бүр ингээд танаас зогч байгаа мөгшин. Одоо миний утсан дээр нэг бичлэг үүдэж ингээд зогч байгаа бүр зайл. Манай дамлаа хурдаас хааш таа чинь. Ингээд биш ингээд зогхгүй гараа мараа ингэж яхад. Хөөе садамгай би чам дээр авч зохиулаад байна. Гараа явуул. Загнаа нэг өргөө. Тэгвэл наа чинь бас нилээн хэцүү юм биш үү жин хасан жин нэмэх хас хоёрын айл нь юу гэсэн үү? Юу яриад байгаа юм бэ? Хасгах хэцүү ш. Нэмэх чинь зүгээр идээд хөвтөж байгаа чинь нэмэгдээд өгөөд жаргалтай ш. Хасна гэдэг чинь тэгээд нүүрс хасаалаар ихэд яа шөндөө ингээ унтаж чадахгүй ингээ сэвэлцдэг ч болох юм уу ингээ хасгах чинь чангаа. Нэмэх нь бол жаргал ш. Юу вэ? Гэхдээ одоо энэ чинь бүр 80-ээс ахиад 66 гэдэг яа бас л их. Хүний тамир бас нэлээд багсаад ирэх баг. Багсан дагаад чинь мас усгаар тамир нь багсан. Би нэг ийм бас асуумаар байна. Одоо жишээ нь магадгүй зүгээр ингээд хүн ингээл одоо бид нар ер нь ингээл амьдрал дээр ер нь ингээл зарим нэгэн тийм зөрчлүүдтэй таарна хүн амтай хүмүүстэй ам мөрөх гэдэг ч юм уу те. Битгүй магадгүй зүгээр ингээд яг амьдрал дээр чи ингээд хүмүүстэй тийм ам зөрөх ч юм уу эсвэл гар зөрүүлэх тийм их тохиолдлууд ер нь яг ийм тамирчин болсноос хойш тийм зүйлд ер нь өртөлж ирсэн үү? Магадгүй хүмүүс зүгээр цаанаас ингэж албаараа өдөж хоргох гэдэг ч юм уу тийм зүйлтэй байгаа зөндөө. За тийм зүгтсэн дээ шүү дээ. Эсвэл уучлаарай миний бүр за уучлаарай гэл зүгээр явцсан. Орхиод тиймэрхүү дүүл гардаг юм тийм. Намайг чинь одоо л яг нэг хүмүүсүүд нэг энэ тултыг залууг одоос л мэдэж эхэлж байна. Өмнө зүгээр тулаа хичээл би чинь намайг хүн байдаг гэсэн шүү дээ. Тулаа хичээл яваа за гэл. Тэг чинь зүгээр ингээл найз байзаар тавьж хат. Би чинь нэг үгүй намхан дургу байдаг юм уу? Чул тийм ч намхан биш дээ. Бас гайгүй шүү. Тэгэхэд чинь чээр жунтаач гэл. Юу гэдэг нэ чамд ямар амаатай гэхээр л бишнээс бүгд буугаад. Тэгээ манай найз руу гэдэг нь байж чичгэж шиг. Зүгээр өгшөн байж гиснэ. Байлахгүй ч юм яах гэдэг тийм нэг солиотой нөхдүүд байна. Бас тий. Нэ зүгээр явж хад хүртэл мөрлөөл. Замаа хараач гэл. За уучлаарай л гэж явж одоо өөр юу гүвдэрээ. Зүгтаач нэлээ амраа гэж тий. Өөр нь тэгээ нэг өвтэйхэн харгалаас талтсан дэр. Тийм ба. Тэр чинь тэгээ худлаа одоо юу гэх юм худлаа нэг юм чирсэн байж гэнэр хүртэл одоо том автаа юу ч чадахгүй. Тэгээ зохингуу тараад ингээд амин хаан угаан би гэмээр тэгээ зогчхоор дараад нэг үхэл царайлаад ер нь хэцүү. Тэр нэг зүгээр мөрөөсөн тэр. Тийм баг. Нөгөө талаараа бас эн чинь нэг юм спортын ёс зүй бас байгаад байгаа тий. Одоо юу гэдэг октогоноос гадна талд бол гэдэг ч юм уу тий. Уу юу та хэд ер нь мэржлийн хүмүүсийн зохилтыг одоо яаж ингийн хүмүүс ер нь даах вэ тий. Эцэг штэ. Тийм штэ. Тэр гар хурд мурдаг ч ер нь гүйцэхэд хэцүү баг. Одоо ингээд жишээ аваад ирээ л да. За та ингээд нэг ингээд тий. Амар гоё ингээд ям сэлдэг хүн байлаа. Би тань шиг сэлж чадахгүй зү. Тань шиг сэлдэг болохын тулд би ингээд асар их олон юм давталтай тий. Асар их олон имиж сэлдэг болно. Тантай адилхан бид нар чинь өдөр болгон мишог сөгж байгаа. Өдөр болгон лапанд орж байгаа. Өдөр болгон бичлэгүүд занаалаа зээж тэрийгээ давтаж байгаа. Бүр биендээ суулгаж байгаа.
Нэг энийг үг гэдэг шүү дээ. Тархин бодог ухад тархин гарандаа орно гэдэг. Аха. Тархи бодог ухад гар явдаг. Булчингийн чинь ой санамжинд орцсон байгаа л да тий. Тархи бодог ухад гар өөрөө явж. Өөрөө явж идэг тий. Тэгэхээр үдэж болохгүй л гэсэн үг гэхгүй. За ярилцсан үнэхээр таатай байна. Тэгээ тун утахгүй тэгвэл 7 сард болох тэр том тэмцээнд эх орноо төлөөлж явж байгаа багийн төрөл учраас тий. Black Combat тэр болж байгааг энэхүү Black Cup гэж явж илүү. Black Cup. Black Cup яг энэ тэмцээн уралдаанд нас амжилт үзье. Тэрийг өстой шимтэг үзэж байгаа шүү. Та хэдийг үнэхээр их дэмжиж байгаа. Тэр тэмцээн уралдаанд амжилт үзье. Тэгээд манай содон бас ер нь өнөөдрийн хүртэл чамааг эргэн тойронд дэмжиж байгаа маш олон хүмүүс байгаа тий. Тэдгээр хүмүүстэй хандаж юу гэж хэлмээр байна. Тэгээд ерөөхдөө ярьслаа хоёул өндөрлөе тий. Ер нь дэмжсэн хүмүүсүүдэд маш их баярлалаа. Тэгээд ялсан ч ялагдсан ч хамтаа гараал гэж хэлээ да. Тэгэхгүй манай монголчууд ч муухай шүү дээ. Ингээд буцаад ингээд ялаад иргүүд гэдэг ийм хоёр тойлтой гэх юм аа. Нэг зангаараа байгаарай тий. Нэг зангаараа байгаарай тэгээд. Чайстаа ч гэсэн нэг амар гой тулаануудыг үзүүлнэ. Аха. Тэгээд ер нь бол хүн чинь нэг явн чангар гэдэг шиг ер нь явн чангарч байгаа. Тэгээд дэмжиж байгаа хүмүүсүүдэд дүүнартай, ах нартай, багш нартай клубүүдийн хамт олондоо тэгээд ганцхан клуб биш зөндөө олон клуб дээр яж чад. Бүгдэнд нэгэ тайртай шүү. Баярлалаа л гэж хэлээ. Тэгэлгүй байх. Спортын үний ард бол маш олон хүмүүс үйж идэг. Энд чинь бэлтгэл сургуультаас ахуулаа. Тэгээд дэмжиж байгаа манай содмыг дэмжиж байгаа маш олон хүмүүс ч бас байгаа. За цааш ажлын бүх зүйлднээс амжилт хүсье. Өрлөө хүлээж авсан маш их баярлалаа. Баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. Тэгээд та нарын ч гэсэн цааш ажил төрөлд маш их өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхнийг бид холимог тулаанч за содон дөржтойгоо уулзууллаа. Тэгээд Монголын одоо номер 1 холбоо болох MJ1 холбооны 70 кг-ийн бүсийн аварга. Тэгээд одоо бол ингээд Black Combat холбооны Black Cup гэдэг яг энэ цуврал тэмцээн дээр бол эх орноо төлөөлөөд ингээ багаар оролцож байгаа. Тэгээ энэ болгоны гоё манай үзэгч холмоноос шимтээ үзэж эх орныхаа баг дамжтайгаас гоё дэмжээсэй гэж хүсэж байна. За дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.